За төлөө. За өнөөдөр 7 сарын 2-нд Playtime-ийн эхний өдөр болж байна. Тэгэхээр би өнөөдөр та бүхэнд ойрт брэнд болон бас найз нартайгаа хамтран байгуулсан нэр өгж амжааг байгаа торгон хэвлэлийнхэн бас бүтээгдэхүүнүүд эхний дээжийг танилцуулъя. Анх удаага юм хийж байгаа шүү. Манайхаа тусал дэмжих юм байвал хэлээрэй. За энэ болохоор Монгол зургийн ангийн төгөлдөр гэж залуу ерөнхийдөө хийж өгсөн Монгол өв соёлтой холбоотой хөгжимчд. Тэгээд энэ ерөнхийдөө ингээ хөгжим тоглоо байж байгаагаар харуулж байгаа. Playtime-д зориулсан ерөнхийдөө бол гадаад хүмүүст ерөнхийдөө зориулж хийсэн. За энэ болохоор хамгийн iconic болсон гэж би өөрөө бодоод байгаа. Тэгээд маа найз нар ч гэсэн амар дуртай байсан. За энэ залуу ингээд ерөнхийдөө simple. Түүний аман доторх гол зүйл нь болохоор Playtime байгаа. Амнаас нь гарч байгаа үг болгоо ерөнхийдөө Playtime-ийн тухай, Playtime дээр ийм юм болсон, ийм юм гоё байдэн штэ гэдэг ч юм уу те. Ерөнхийдөө Moskit маркаар нэг хийж үзсэн. Тэгээд хүмүүст их таалагдсан болохоор энийг шууд торгон хэл болгосон байгаа. За хамгийн юутэй юм байгаа. Энэ болохоор за би юуг нь харуулъя. Харагддаг хөлбөр нь байна уугүй. Энэ талтай алга байна. За тэр хар дээр илүү гоё харагдах байхаа. Холтой шоч. За. За би гэрэл дээр ингэж харуулнаа. За энд ер нь юу байна вэ гэдэг ингээ харах юм бол яг үнд бол ингээ сараалцсан юм шиг, сараацсан юм шиг харагдаж магадгүй. Гэтэ энд бол янз янзын зүйлүүд байгаа. Яг ингээ голоос нь эхлэх юм бол энэ пянз юм байгаа. Тэгэд явах юм бол ингээ лайн ап дээр байгаа хамтлагуудын нэрс байгаа. Одоо жишээлбэл эхний өдөр байгаа хамтлагууд, хамгийн сүүлд байгаа хамтлаг жишээлбэл энд дуусчих жишээ нэ. Night Train те. Тэгээ ийш ингээд явангууд Мачо байна, гадаад уран бүтээлчд байна. DJ Бадхүү, гэрлээ мэрлээ. За радио энэ харагдж байгаа л юу шиг харагдж байна манайхаа жоохон олдвол та. Радио Horse ингэж харагдах хэвээр. Тэгээд ингээд доош явах юм бол Жижа байна. Молчо Дома гэдэг одоо энэ яг тайсан дээр тоглож байгаа хамтлаг байна. За ингээд ийш ингээд явах юм бол ерөнхийдөө бол энэ байгаа одоо ингээд нэг зурган дээр маш олон ялангуяа энэ 3 өдрийн турш байгаа ингээд хамтлагуудын нэрс байгаа. Энэ дээрээс юуг нь би онцлоод байгаа юм бэ гэх юм бол энд Easter egg байгаа. Хөгжим дуртай, ялангуяа кинон дуртай хүмүүс байх юм бол эндээс нэг зүйлийг олж унших болно. Тэр нь бас нэлээд нууц байдлаар би энэ дотор оруулсан байгаа. Тэгээд тэрийг нь олсон үнд бол би яг үнд бол амар бахархалтайгаар тэр үнийг шүтмээр байна. Тэгээд 2022 оноос хойш ер нь болж байгаа гэдэг утгаар нь Playtime-ийн мэр шиг би ерөөд бол ингээд өөрөө зураад ингээд хийсэн. За энэ дараачих нь болохоор дотор тал гэдэг нэртэй зураг байгаа. Тэгээд энэ зургийн хувьд гэх юм бол нэлээд утга учиртай. Тэгээ бас нэг юм сүнслэг зураг байгаа. Яг Playtime-д зориулагдахаар тийм хэмжээний бас үүх түүхтэй зураг шүү гэдгийг бас хэлмээр байна. Нөгөө нэг одоо энэ дэр бүр гоё харагдчих нарда. Харагдаж байна уу? За энэ бол iconic штэ тийм мэдчихэжтэй. За энэ болохоор яг найз нарын зөвлснөөр би ингээд энэ жил дахиад гаргаж байгаа. Энэ гэхдээ энэ жил гаргахдаа би торгон хөвлөлтөөр ингээд гаргаж байгаа. Тэгээд 2 дахь өдрийн өглөө гэдэг зургаар мэрч гаргасан. Тэгээд хүмүүст их таалагддаг болохоор би дахиад хийсэн. Тэгээд ер нь бол цөөн тоотой байгаа. Дорхноо гадаад руу ялангуяа маа найз нар их авттай юм байлаа. Тэгээд ерөнхийдөө та бүхэн сайн мэдэх бол маа найз талигаач найз маань ном гаргаж ирсэн. 2 дахь өдрийн өглөө гэдэг ном гаргаж ирсэн. Тэр номныхон cover болж ирсэн болохоор бас хүмүүс бас дуртай юм шиг лээ. Тэгээд номонд нь бас дуртай хүмүүс энд нь бас дуртай авах болоо гэж дод гаргаж чад. Тэгээд өмнөх нь бол дорхноо дууссан байгаа болохоор дахиад захиадгаар гэх юм уу хийж үзсэн шүү. За энэ нөгөөдөг ч энэ яхаарахгүй бас нам авч илээ. Кулэ барьж дийлэхгүй лээ гэдэг шиг. За хэмжээ гэх юм бол хүүдий, t-shirt гэдэг хөлбраар янз янзаар байгаа шүү гэдэг хэлмээр байна. За тэгээ мэдээж handmade гар цонхнууд байна. Үрдэг цонхнууд байна. Одоо энэ жилийн тренд болоод байгаа те. Та бүхэн
Юунд ерөнхийдөө сошиалд ерөнхийдөө идэвхтэй байдаг бол энэ хин гэдгийг мэдж байгаа шүү дээ тий. Улаан жавсрангуй чи энд ингээд өөрөө ингээд цөөхөн дээр чин заларч штэ манайхаа. За өөр асуух юм байна уу? Тий. За энэ брэнд шилнүүд ирсэн байгаа. Gentle Monster. Ямар Monster вэ? Gentle Monster. Gentle Monster-ын шилнүүд юм уу? Би өөрөө ч үзэж амжааг байхад хардаа ингээд дэлгээ тавьсан шүү дээ. Moscow. Тий, Moscow-ийн шилнүүд байна. Би Moscow өөрөө зүүдэг л дээ. Нөгөө нэг юу бууруулагчтай. Хил жоохон өдөрмөр. Энэ Cobra. Энэ Cobra. Энэ Cobra гинэ. За би та нарт зүүж үзүүлээ. Энэ ямар гоё шил вэ? Зогч нь. Ийм гоё шилнүүд байна. Яг тэ энийг үзэж байгаа хүмүүс юу хэлэх гээд байна гэхээр анх удаага бас ингээ мэрж гаргаж байгаа болохоор амар сэтгэл хөдлөж байна. Тэгээ хүмүүс та бүхэн ингээ ирээд аваарай сонирхоорой.